За 101 жилийн гэдэг бол шинэ 100 жилийн эхлэл гэж одоо бид бүхний хувьд ойлгож байгаа. Энэ юу гэсэн үггүй гэхээр иргэний засгийн ерөнхий газар маань засгийн газрын тохируулах загнааллын чиг үүргээр 2025 оны 1 сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр түүхт МЯД компани 70 жилийн болж байгаа энэ цаг хугацаанд мөн иргэний засгийн үндэсний төв гэдэг байгууллага бас шинээр одоо яг энэ МЯД компани шиг одоо нэг насныхаа бас өнөөдөр тэмдэглэж байгаа. За МЯД компанийн хувьд бол энэ 70 жилийн хугацаанд бол алдаатай, оноотой одоо маш олон ийм одоо сайхан түүхүүдийг өнгөрөөсөн. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бидний хувьд бол бас нэг онцлог зүйл гэвэл олон улсын иргэний засгийн байгууллага ИКАО-гийн full audit буюу аюулгүй ажиллагааны аудитд одоо орсон одоо ийм том одоо гол ажил байгаа. За энэ аудит Монгол улс 75 оноо авч за Аз номхон далайн бүсийн улсуудын хувьд бол өндөр оноо одоо нэлээд өндөр оноо авсан ийм одоо ач холбогдолтой. Тэгэхээр энэ аудитын оноо Монгол улс өндөр авна гэдэг маань өөрөө энэ нисхийн салбар буюу агаарын тээврийн салбар цаашдаа одоо хөгжих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд Монгол улс маань 2027-2028 онд 4 олон улсын нисэх буудлыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Мөн МЯД компани маань шинээр одоо Австрали, Канада, Америкийн нэгдсэн улсууд руу бас чин чиглэлнийхээр бид бүхэн иргэний засгийн ерөнхий газартайгаа хамтраад ажиллаж байна. Тэгээд энэ түүх 101 жилийн арга хэмжээнд дээр иргэний засгийн салбарт ажиллаж байсан ахмад буурлууд өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамтран зүтгэгч, ах эгч бүх одоо иргэний засгийн салбарын ажилчдаа түүх 101 жилийн баярын мэндчилгээг дэвшүүлье.